Өнөөдөр нийслэлийн засаг дарга Батүл хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ардчлалын үнэт зүйл болон иргэдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангах тухай асуудлыг хөндөж ярилцсан юм а. Джеймс Мишгэн Америкийн нэгдсэн улсын Илийн их сургууль болон Их Британи, Нидерландын нэгдсэн Уант улсын Кембрижийн их сургуулийн доктор профессор юм. Тэрээр ардчлалд шударга ёс иргэдийн оролцооны тухай ном бичиж олон нийтийг хамарсан санал хураалтыг санаачлан Их Британи, Нидерландын нэгдсэн Уант улс, Австрали, Дани, Найрамд, Франц улс зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа зохион байгуулж ирсэн байна. Стэнфордын их сургуулийн профессор нийслэлийн засаг даргын урилгаар энэ сарын 22-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар бөгөөд өнөөдөр нийслэлийн засаг дарга Батүл түүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ардчлал түүний үнэт зүйл иргэдийн оролцоо өнөөгийн Монгол ямар төвшөнд байгааг ярилцсан юм а. Улс орны хөгжил ард иргэдийн ахуй амьдрал дээрх хоёр хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Стэнфордын их сургуулийн профессор онцлсон. Гэхдээ ардчлалыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй гэж хэлээ. Харин нийслэлийн засаг дарга Батүл түүний өрх болсны ч үүнтэй холбоотой гэдгийг бодож хэлсэн. Өөрөөр хэлбэл одоогийн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг иргэдийн оролцоод тулгуурлан гаргаж эхлэж байгаа. Гэхдээ дутуул үлмийн зүйл яахыг үгүйсэхгүй. Үүний тулд таны хийж хэрэгжүүлж байгаа ажил бидэнд чухал шаардлагатай байгаа гэдгийг хотын дарга онцлоо. Хэрэгцээ юу вэ гэдгийг гадаг юу санамсаргүй төөрсөн хүмүүсийг суулгаж байгаа тийм ээ. Тэгээд тэрэн дээр ингээд сайтаар дуусаад аль нь яриад одоо экспертүүд яг мэрэгчлүүд зүгээр нөгөө бизнес эрхэлж байгаа улс биш. Цэвэр мэрэгчлэн улсууд яриад мэдээлэл сайн өгöd тэгээд тэдгээр дараа нь зөвлөж байгаа гэсэн тийм ээ. Энэ нь зөв юм байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл лоббигүй арчлалаа гэж ойлгох хэрэгтэй. Зөвлөлт арчлал. Ямар нэгэн лобби арын захиалгаар ийм арчлалаа гэж байна. Тэгэхээр манайд яг амин чухал хэрэгтэй болчиход байна. Only the people in the sample. Зөвлөлт ардчлалын зарчмаар олон орнд санал асуулга явуулсан. Үндсэндээ 20 гаруй жил иргэдийн оролцоотойгоо шийдвэр гаргах энэ зарчмыг хэрэгжүүлж бас хөгжүүлээ. Монгол улсад ч энэ зарчмаар иргэдийн оролцоог хангах боломж бий гэж харж байна. Зөвлөлт ардчлал гэдэг нь аливаа асуудлыг иргэдийн оролцоотойгоо шийдвэрлэхэд оршиж байгаа. Гэхдээ тухайн санал асуулгад оролцох иргэд нь санамсаргүйгээр сонгогдсон байх учраас аливаа улс төр нийслэлийн мэдээлэлээс They're only observers. Нийслэлийн харьяа газруудын удирдлагуудад зөвлөлт ардчлал сэдвээр лекц уншиж хэлцэл өргүүлээ. Тухайлбал иргэдийн оролцоог хангахад хинээс асуух ёстой, ямар асуудал хэлцэх ёстой. Олон нийтийн санал асуулгыг явуулахад тулгардаг бэрхшээл, ил хол байдал зэрэг олон чухал сэдвийн хүрээнд хэлцэл өргүүлсэн юм а. Дэлхийн олон оронд иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргахад нөлөөлж, эрийг үр дүн авчирсан түүний туршлагыг нийслэлийн